За энэ өрөвчийг хийцгээе. Оруулаад дэссэн. Хүлээгээс уучна. Хүлээж авахаагаараа дараагийнхаа хавтан бэлтгэх хэрэгтэй байгаа. Жоохон туранхай хэсгээс наа. За. Ингээд сүтгийг ингэ сууж байгаа юм. Наа чи бүр буруу юм. Чи яа. За энэ бишгний өмнө энийг одоо яаж бэлдсэн гэдэг зүйлүүдийг бүгдийг нь оруулсан байгаа. Тэгээд юу энийг болохоор мэдээ чөлөөт цагаараа сууж байгаад тийм ээ хийж байгаа энийхээ ажлынхаа хажуугаар ямар завч байгаа чинь тэрүүгээрээ ер нь бол гэрлүүг авч яваагүй ажил дээр завтаа үедээ л энэ дээр ажилласан. Тэгээд ийм үүргэвч гарлаа. Тэгээд энэ болохоор нэлээд удаан хугацааны эдлгээтэй чанартай хоёр хуцаар зэрэг ойсон юм бараа гарч байгаа байхгүй. Тэгээд энийг бид нар бүгдээрээ гэрээсээ хийх боломжтой. Заавал ажлын байранд очихгүй, заавал дугурлан морлон гэж шаардлагатай байхгүй. Бүгдээрээ энийг гэрээсээ ийм төрлийн зүйл хийгээд энийг ингээд гадагшаа дэлхийрээ борлуулах боломжтой. Энэ болохоор бүр стандарт бүр давсан маш чанартай оёгдсон. Удаан эдлгээний яг ориг арьсаар ширээр хийгдсэн. Нэг утсан тасарлаа гэдэг нөгөө утсан байж идэг. Тийм гар урлалаар хийсэн, гараар ойсон тийм гоё цүнх гарч байгаамаа. Тэгээд энэ байтугай 200 хэдэн төрлийн бараа бид нар үүсгэх одоо үйлдвэрлэх боломжтой. Тэгээд Монголд одоо ингэж арьсын эдлийн одоо юу гэх юм арьсны барааны тийм үйлдвэр үүсгэхэд бид нар бүгдээрээ гэр гэрээсээ ингэж хийгээд явах боломжтой. Бүгдээрээ ганцаараа гэр гэрээсээ гэртээ сууж байгаа юм аяад. Тэгээд үйлдвэр гэх тийм том юм яриад байх ямар ч хэрэг байхгүй. Бид нар зүгээр зөв утас тийм ээ утас энчээ байна. Хэдэн зүүн энчээ байна. Тэгээд бусдын болохоор бид лазераар бэлдээд өгчнө. Тэгээд энэ зүйлийг бид бүгдээрээ Улаанбаатар хот тэр чигээр дүүр одоо юу гэх үйлдвэр болох боломжтой. Ажилчид нь бүгдээрээ гэрээсээ ажилладаг. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг коммент бичээд бидтэй холбогдорой. Баярлалаа.